Сайн байцгаана уу? IT цэцгийн нэмд байна. Энэ удаагийн бичлэгээр Microsoft Office Excel-ийн сам функцийг хэрхэн арчлах талаар тайлбарлая гэж бодож байна. Сам функц нь нийлбэрийг олдог функц бөгөөд дараах байдалтайгаар бичигддэг. Sum гээд хаалтан дотор Excel-ийнх нь нүднүүд нь орж ирнэ. Нийт орлогоо олъё гэж бодох юм бол 1-ээс 12 хүртэлх нүдийг нь сонгоод хаалтаа хааж өгөөд Enter дарснараа энэ сонгосон хэсэгт байгаа нийт тоонуудын нийлбэрийг нь олж өгдөг ийм функц байгаа. Sum функцийг бичихтэй болохоор дараах янзаар бичих боломжтой байдаг. Эхнийх нь болохоор жишээлбэл хамгийн эхнийх нь C3 төгссөнүүд хоорондох нүднүүдийнх нь нийлбэрийг нь олж өгнө гэсэн үг. За мөн сонгох хэсгэнд ганцхан мөр байх шаардлагагүй. Хоёр мөрч байсан байж болно. Жишээлбэл энэ C3-аас C14 хүртэлх нүд биш. C3-аас D3 хүртэлх гэсэн байдалтай хүссэн хэмжээгээр мөр багнуудыг нь сонгож өгөх боломжтой байдаг байгаа. Үүнээс гадна болохоор нэг нэгээр нь сонгож өгөх бас боломжтой байдаг. Таслал тавиад контрол төвчийг дарангаа маусаараа сонгоод өгөх юм бол нэмдгүү байдалтайгаар нэг нүдээр нь сонгож өгөх боломжтой. Нэг нэгээр сонгохоос гадна эднэрийг нь бас нийлээд сонгох боломжтой. Хэсэгчлэн сонгох, нэг нэгээр нь сонгох, хоёрыг нь нийлүүлээд ч гэсэн бичиж нийлбэрийг нь олох боломжтой. Мөн заавалчгүй нүд биш өөрхөн хүссэн тоогоо ч гэсэн нэмээд өгөх боломжтой. Ингэснээр эдгээр сонгосон нүднүүдийнх нь нийлбэр дээр нь гараас оруулсан тоог ч гэсэн нэмж өгөх боломжтой байгаамаа. Sum функцийг ашиглахад дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Иймэрхүү сонгосон нүдүүд донд алдаа заасан тохиолдолд sum функцийн нийлбэр нь ч гэсэн алдаа заадаг байгаа. Мөн sum функцийг хэрэглэхэд буруу бодогдох тохиолдол байдаг. За жишээлх юм бол та бүхэн харж байгаа sum функц гэдэг эдгээр тоонуудынх нь нийлбэрийг нь олъё гэж сонгоцсон байхад үр дүн дээр нь болохоор иймэрхүү байдлаар 0 гарах тохиолдол байдаг. За энэ яагаад 0 гардаг вэ гэх юм бол энэ чинь бичигдсэн байгаа тоонуудыг текст хэлбэрээр бичсэн тохиолдолд sum функц зөв ажиллаж чадахгүй 0 гэсэн үр дүнг буцаадаг байгаа. Энийг хэрхэн янзлах вэ гэх юм бол ер нь текстээр бичсэн тохиолдолд анхааруулад энэ чинь анхааруулах тэмдэг гараад ирсэн байгаа. Энэчнээс нь convert to number болгоод өгөх юм бол эдгээр энэ дээр бичигдсэн байгаа тоонуудыг текст биш тоо гэсэн утгаар хүлээж авна гэж ойлгоод sum функц нь энгийн хэвийн ажилдаг болж ирж байна гэсэн. Нэгсэндээ зүүн дээд талд нь ногоон тэмдэгт гараад ирсэн байх юм бол өгдлөө та анхаарч харна уу гэсэн утгатайгаар Excel талаасаа танд анхааруулж байгаа мэдээлэл гэж ойлгож болно. Sum функцтэй адилхан нэмэх тэмдгийг бас нийлбэрийг олохдоо хэрэгжилж болдог. Гэхдээ нэмэх тэмдгийг ямар тохиолдолд ашиглавал илүү амар вэ гэх юм бол иймэрхүү байдлаар хол байгаа нүдүүдийг нэг нэгээр нь сонгоход бол нэмэх тэмдгийг ашигласан нь илүү тохиромжтой. Sum-ыг нь болохоор баг нь тэр чигээр нь ч юм уу мөр тэр чигээр нь нийлбэрийг нь олоход болохоор илүү тохиромжтой байгаамаа. Sum функцийг ашиглахдаа илүү хурдан заавалчгүй гараараа sum гэж бичихгүйгээр бэлэн ажлыг нь хурцсгаж өгдөг товчууд байдаг. Нэгт болохоор баруун дээд талынх нь home хэсгийн баруун дээд талд байдаг энэ aft sum гэдэг товч байдаг. Энэ нь болохоор нийлбэрийг гаргаж байгаа багныхан хамгийн доор ч юм уу мөрнийхэн хамгийн баруун талд нь очиод aft sum гэдэг дараад өгөх юм бол энэ хэсгийн нийлбэрийг нь олгох чинь гэд автоматар шууд бичиглийг нь бичиж өгдөг ийм aft sum гэдэг бэлэн функц байгаа. Нийлбэрийг нь олгож байгаа багныхан доор ч юм уу мөрнийх нь хамгийн сүүлийнх нүд дээр нараад aft sum товч дээр дарангууд гараараа бичихгүйгээр шууд тусалж өгдөг ийм функц байгаа. За заавалчгүй энэ менюгийн баруун дээр очихгүйгээр keyboard дээр шууд shortcut key ашиглаад sum функцийг шууд бичих боломжтой. Энэ нь болохоор alt товчод орж байгаад нэмэх товчийг дараад өгөх юм бол меню дээрээсээ дарах альсвал гараасаа тэнцүү sum гэж бичихгүйгээр нийлбэрийг гаргаж өгдөг юм байгаамаа. Sum функцийн тайлбар үгээр дуусч байна. Тэгээд sum функцийн адилхан нөхцөлтэйгээр шалгадаг sum функцийн талаарх бичлэгийг мөн бас сонирхоод үзээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.